Үнэхээр өнөөдөр бид койны талаар, блокчейн технологи, түүний хөгжүүлэлтийн талаар нэгдмэл нэгдсэн ойлголт байхгүйгээс болоод зохицуултгүй гэдэг ойлголт нийгэмд тараад байна. Ийм учраас энэ зах зээл дээр хэн нэгэн дураараа дүргэж болохгүй. Үүний талаар төрийн байгууллага, Монгол банк санхүүгийн зохицуулах хараа гэж зохицуулах хянах байгууллагууд санаа зовж байгаатай бол санал нэг байна. Тэрээс биш энэ огт зохицуултгүй зах зээл бол ерөөсөө биш. Иргэдийн орлого зардал, иргэдэд болон аж ахуй нэгжүүдийн хоорондын санхүүгийн харилцаа байдаг. Энэ хууль эрх зүйн зохицуулалттай. Дээрээс нь үүний ард бол санхүүгийн зах зээл хэдэн зуун жил хөгжсөн. Санхүүгийн мэргэжилтнүүдийн ёс зүй, зарчим, ёс суртахууны хэм хэмжээ гэж байдаг. Тэр хэм хэмжээний хүрээнд ажиллах ёстой. Харамсалтай нь өнөөдөр энэ зах зээл шинэ тутам байгаа учраас энэ зах зээл дээр coin токен гаргаж байгаа хүмүүс бүгдээрээ мэргэжлийн тэр төвшөнд байх боломж багтаа учраас эрсдэл үүсэх магадлал байгаа гэдгийг бол үнэхээр хүлээн зөвшөөрч байна. Тийм учраас иргэд маань альва coin токен гаргаж байгаа субъектүүдийг маш сайн харах хэрэгтэй. Тэдгээр субъектүүдийн амлаж байгаа зүйл хийх ажил, тэдгээр субъектүүдийн санхүүгийн чадвар эргээд иргэнийг ажилтнад оруулахгүй байдал үүсгэх тэр тогтолцоо механизмыг илүү сайн харах нь зүйтэй. Үүнтэй бол би хувьдаа тодорхой хэмжээнд санал нэг байна гэж хэлэхээр байна.